Сайн уу хөгшрөн? Сони юу байна да? Ашин тавлаг уу? Яагаад намайг ийм бүдүүн хоолоор яриад энэ битгий гайхаарай. Мань бүсгүй кино үзчихэд тэрний нэг гол дүр эрэгтэйд нь гоё холоотой санагдаад тэрийг дураад солиорч байна. Битгий их юм бодоорой. 7 хоног айтайхан өнгөрч байна уу? За одоо энэ 7 хоногийн дараа 7 хоногийн таарад хөдрийн уншлага одоо эхэлж байна. Одоо 3 хөдөр байна. Аль одоо өөрөө чинь нүдэн одоо тусч байна. Тэрийг сонгоорой. Одоо энэ 7 хоногт илүү айтайхан байх талаар хэдүүлээ сайхан залбирцгаая. Угаасаа одоо дулаан ороод хүдний ирч сулраад бүр сайхан болж байна тийм ээ. Тийм учраас та бүхний ч гэсэн амьдрал бүр сайхан зүг явж байгаа гэдэгт би бас итгэлтэй байна. За ингээд хөзрөө сонгосон гэж найдаж байна. 3, 2, 1 эхний хөзрөө дэлгэцгээе. За эхний хөзөр маань 6 сэлэм. За хөзрийг ажиглавал ийм өгүүлэрхэг өдөр одоо нэгэн гэр бүл нэг юмнаас цухтааж байгаа маягтай одоо чимээхэн далайгаар одоо голоор гол гаталж байна штэ. Юу гэсэн үг вэ гэвэл энэ 7 хоногт өөрт чинь айгүй их юм хэрэгтэй байна. Хамгийн түрүүнд гэвэл хэрэгтэй одоо амьдралаа ер нь нэг хараад юунаас зай авах вэ? Одоо юутай ингэж ойртов те. Ер нь надаас миний амьдрал хэрэгцээгүй тийм зүйлс юу вэ? Тийм зүйлсээс ер нь нэг юм эсвэл хүн ч юм уу? Тийм зүйлсээс, тийм хүнээс, тийм үйл явдлуудаас зай авах хэрэгтэй байна. Дэндүү нэг юм бүх юмд орчих гээд, бүх юмыг болгочих гээд ингээд айгүй олон юм руу өөрөө ороод байгаа учраас одоо олон зүйлийг зэрэгцүүлж хийх гээд байгаа учраас тэр чинь өөр чинь яг үр дүн багтаа байгаа учраас ерөнхийдөө энэ 7 хоногт өөр тэр чинь одоо тэрийг хооч мэдрээд одоо юу вэ гэж гарч ирж байна. Эндээс ер нь хамгийн өндөр жоо холдуулъя. Яг хэрэгтэй юм руу орё. Одоо ингэ хэрэгцээгүй юм олон зүйлс ч юм уу, хэрэгцээгүй найдвар ч юм уу, эсвэл хэрэгцээгүй үйлдэлс холтыг гэдэг зүйл орж ирэх юм байна. Амьдрал чинь бол нэг талаас нэг зүг рүү одоо өөрчлөлтөнд орох үеийг орж байна. Энэ бол зөв алхам юм. Ингэж байж одоо өөрийн амьдрал бас өөрчлөлтөнд орох. Ялангуяа зөв тал руугаа ирэхдээ одоо чинь нэг юм амар юм хийгэлдэг одоо явцгүй байгаад байхаар ч хүн хормгүй штэ. За тэгвэл одоо энэ 7 хоног бол ер нь аюу хэрэгэлтийн 7 хоног шүү. Одоо зөв рүүгээ за энэ ингээд нэг юм таг төөрчж жагаад за одоо зөв рүү орох юм байна гэдэг чинь бол одоо энэ 7 хоногийн бас нэг бодох ёстой зүйлс нэг шүү гэж нэг талаас гарч ирж байна. За нөгөө талаас нэг сава. За хөзрийг ажиглавал те одоо бас үүлрэг орчинд одоо бурхны гар одоо нэгэн саваа гаргаж ирсэн байна штэ. За энэ бол юм байдгийг. Одоо өөрчн хэрэгтэй маш их тийм ирч хүч одоо энерги одоо шийдэмгийн байдлын тийм энерги ингээ өөрчн аягуусаа орж ирж байна. Одоо нэгсэндээ энэ 7 хоногт өөрчн аягүй тийм шийдэмгийн алхмууд хийх зүйлсүүд их болох юм байна. Нөгөө талаас өөрчн өмнө байгаагүй тийм нэг хүч зориг тэ ахвал цамаа мэдрэгдээд одоо ингээл нэг юм хүн хаяа нэг юм яадаг штэ. Уул нураач маш юм шиг скайптай барилж маш юм шиг болдог штэ. Яг тийм одоо энергиуд төвшин бол ер нь энэ 7 хоногт байх болно. Тийм учраас одоо ерөнхий энэ 7 хоногт хийх одоо зориг шийдвэр гаргах зүйлсүүдийг хийвэл маш үр дүнтэй байх болно. Ямар нэгэн шийдэмгийн алхмууд хийгдвэл их үр дүнтэй. Нөгөө талаас одоо энэ ардаа эрэгтэй хүний юу байгаа. Ер нь ийм маскулин талтай одоо заавал тийм хүнээс зөвлөж яадаг биш яг өөрийн толгоороо юм хийвэл их үр дүнтэй шүү гэдэг зүйл бууж байгаа юм аа. Яагаад гэвэл тэгээ зүгээр нэг эрч хүч биш. Давхар айгуу тийм маш юмыг бодох, чөлөөтэй сэтгэх, хайрсанс гадна сэтгэхэд энэ 7 хоног маш зөв шүү. Одоо яг таныг энэ 7 хоногт бол амьдралын огцон мэргэлтийг аваад дахин амьдралаа дахин шинээр эхлэх талдаа тийм зүйлсийг хийгдвэл их зөв үе шүү гэж гарч ирж байна. За харин гаргалгааны наривч хөзөр рүүгээ орцгоё. За ингээд хоёр дахь нь. За 6 сэлэмний гаргалгаа навьжсан болохоор одоо хувь тавилангийн эргүүлэг
амьдрал таныг одоо нэг цикл одоо амьдралын нэг цикл дуусаад нэг бүлэг дуусаад дараа шинэ бүлэг хэлж байна. Энэ бүлгийн нэр бол одоо ер нь зөв хэрэгэлт. Одоо энэ чинь алийн болгон буруу хэрэгс нэг юм шал адиж явах те. Одоо зөв хэрэгий. Яг зөв хэрэг вэ гэхээр одоо илүү тийм имиж нь хүн яадаг штэ. Хүн юмас сураад, ухаарад, туршлагаж чаад тэгээ ихээр хүн ер нь айгүй ухаантай болдог. Аль нь зөв юм, аль нь буруу юм те. Тэрийг мэддэг болдог. Яг тийм учраас одоо та бол яг ингээд бүрэн боловсрсан жимслугай адил их гоё зам руу явах болно. Тэр чинь ингээ ер нь зам шиг сайхан бэлдээ явж байгаа юм байна. Тийм учраас ер нь энэ талаар зоригтой үйл хийхэд их дээр нь Wheel of Fortune бол Азийн үзэр байдаг юм. Камер золцсон. Тэгээ энийг ингээ Аз байхад нэг гоё юм байдаг. Хүн яг өөрийгөө мэдж байна уу гэдэг. Яг өөрийгөө та юунд сайн байна, юу болж байсан бэ, юу болохгүйсэн бэ те. Тэрийгэ бодоод болж байсан хэрнээ орхисон ч юм уу. Эсвэл дараа болондоо гэдэг зүйлсээ одоо ер нь хийхэд их азтай үе шүү. Тэгэхээр ер нь зоригтой гусын шуурд энэ талаар бодвол заяа. Айтайх үе. Харин хоёр дахь үзэр шийдтэн. За нэг савааны гаргалгааны үзэр шийдтэн багаз. За үзрийг ажиглавал их гоё юм залуухан эрэгтэй юу ичсэн. Одоо бүхэн мэддэг боллоо их сайхан болж байна гэдэг бол маягтай. Ширээн дээр тарогийн 4 элемент байна. За юу гэсэн үг вэ гэхээр одоо ер нь бол өөр төр чинь одоо шинэ боломжууд орж ирэх болно. Энэ ингээд айгүй сайхан юм хиймээр байна. Одоо тоогооч болох уу, гаанз нэх үү те. Эсвэл бол одоо орхилоо хийх үү гэдэг ч юм уу тийм айгүй сайхан боломжууд орж ирэх болно. Энэ боломжуудаас хүн өөрөө сонгох ёстой. Тэрс боломж болгон чинь одоо нэг хаалгыг нээх болно. Тэгэхэд хууган өөрөө яг юугаар явмаар байна. Зарим нь урттай хоосондоо маш сайхан явах боломж. Зарим нь зүгээр нэг юм одоо болэрхэд дуус боломж байт юм уу те. Тийм байх зүйлс гарч ирэх учраас маш сайн бодолтой, маш сайн ер нь тунгаагаад аль нь хийвэл урттай хугацаанд би ингээ аюу үр дүнтэй байх уу, аль нь хийвэл надад аюу айтайхан ийм үр бүтээлээ гоё байх уу те. Тэр талаас нь бодож явбал энэ 7 хоног их азтай байх шүү гэж гарч ирж байгаамаа. За нөгөө талаас ер нь бол энэ 7 хоног чинь шийдэж штэ. Бас зүүн совингаа дагаад сонсвол их зүг байгаа шүү. Зарим тохиолдолд логикоор айтайхан хэрнээ яг цагаа тулахаар ойлгомжгүй зүйлс зөндөө байдаг. Тэгвэл зүүн совин чинь ялангуяа энэ 7 хоног их хэрэгтэй. Бас өөр чинь сайхан зүйлс рүү дагуулна гэж гарч ирж байна. За дээр нь тэг төгсгөл төгсөж явах уу. Одоо харин энэ 7 хоногт Oracle хүчрээс юу зөвлөсөн байна харцгаая. За кристалл одоо таны одоо юу яана нэгсэндээ таны энерги чинь ер нь аягүй сайхан эдгэрэлд орж байгаа юм байна. Ялангуяа гэж байгаа штэ. Таны одоо чулуутай болон тийм кристаллтай холбогддог юм чинь одоо эдгэрэл өгч байна. Нөгөө талаас энэ нь юу гэсэн үг вэ гэхээр таны төвлөрөл маш хурц байна гэсэн үг. Та ингээд энэ өөрийн энерги ямар нэг юм шингээхэд чинь маш үр дүнтэй энерги эдгэрлийн энерги гарч иж штэ. Тийм учраас та энэ талаар одоо манифест хийх юм уу те? Эсвэл ямар нэг шин зүйлсийг төлөвлөх, төсөөлөх одоо энийг бүтээсэй одоо юм хийхэд бол танд маш сайхан аз тохиох юм байна. Тийм болохоор ер нь энэ 7 хоногт жиггэн өөдрөг зоригтой байна шүү. Дээр нь ийм аз бас удаан хугацаанд үргэлжлэдэг шүү. Бүх сайн зүйл дуусдаг, бас бүх муу зүйл дуусдаг. Тэгтэй адилхан одоо ийм учраас ер нь энэ 7 хоногт олон сайхан зүйлсүүдийг амжуулаад олон сайхан зүйлсийг төсөөлөө явсан нь илүү дээр шүү гэж гарч ирж байгаа юм аа. За дээр нь одоо энэс ингээ бас нэг харагдаж байна. Одоо энийг ингээ харуул эрэгтэй хүн ингээ явж байгааз тэгээд бас нэг эрэгтэй юм байна. Энэ жил бас эрэгтэй. Ерөнхийдөө энэ 7 хоногт одоо өөрийн маскулин буюу өөрөө яг тийм шийдэмгийн энергийг даагаад хүнээс нэг тийм харахгүйгээр яг өөрөө хамаг юм даагаад ингээд дайчин явбал их зөв их гоё хөрх юм байж гэж харагдж байна. За харин энэ 7 хоногт юу болохгүй вэ? За энэ бол Лендерман үзэг одоо 2 гэж байгаа байна.
одоо хүзрийг ажиглавал те Японы нэгэн одоо юунд одоо аюу үнэтэй загас үстэй. Одоо ингэ юу байж штэ. Ингээд энэ загастай уг нэг айтайхан юу одоо хүзэр байгаа юм. За энэ бол ийм утгатай юм а. Яг үнэндээ хит бас одоо юу яж болохгүй шүү. Хит бас юм одоо бизнесийн үдээр те мөнгөний төлөө ч юм уу эсвэл одоо ажилдаа л төгөлдөж бас болохгүй шүү. Ер нь энэ талаар бас ингээд хүмүүстэй харилцаа үүсэх дараа хэрэгтэй холын зорилготой бүтээх юмыг одоо хийхэд бол бас их үр дүнтэй юм шүү гэж гарч иж байна. Одоо чинь хүмүүс ялангуяа зарим өдрлийн хүмүүс ингэдэг юм. Яг үр дүн гэхээр материалын зүйлээр төвлөрдөг. Гэтэл энэ чинь яг үндэ хүмүүсийн харилцаа, эсвэл хайр дурлалын харилцаа, тийм зүйлс бүтгэн зарим тохиолдолд амьдрал хамгийн чухал, хамгийн зөрөгтэй зүйл байт юм аа. Энэ дээр та аюу айтайгаа болцсон байхад дараа чинь материалын зүйлсүүд нь орох ихтлэн тавигдсан байт юм шүү. Тэгэхээр хит бас материалын зүйлээр энэ талаар харж болохгүй. Хүмүүсийн харилцаа болон өөрийн чинь амьдралын зорилго амьдралаар юу мэдэрчээ тэрийгээ ингээд мэдрээд оруулах нь маш чухал байгаа юм а гэж гарч иж байна. За ингээд эхний хөзөр маань дуслаа. Бичлэг маань таалагдсан бол одоо хөзөр дэлгэцэн таалагдсан бол лайк дараарай, шеэр subscribe дараарай. Мөн donation явуулбал маш их баярлах болно. Мөн гүлэний нутган дээрээ юу хийхийг хүсэж байна. Одоо ямар зорилготой байна, юу мөрөдж байна. Тэрийг бичээ явуулвал одоо тэрийн төлөө сайхан манифест хийгээд өрөөлөрөхөд сайхан залбирх болно. Тэгээд та бүхэндээ хамгийн сайхныг хүсэн өрөөе. Өнөөдрийн хөтөлж байгаа хоригчлаа уучлаарай. Одоо 2 дахь хөзөрлөгөө орцгоё. За 2 дахь хөзөр маань 6 аяг. За хөзрийг ажиглавал одоо ийм сайхан гарцар одоо нэгэн хүү одоо нэгэн жоох охин ингэ цэцэг бэлгэж штэ. Одоо ингэ аяг хэрнээ баг юм цэцгийн баглааны одоо вааш штэ. Тийм байна. Нэг өсөндөө энэ 7 хоногт бол одоо ерөнхийдөө одоо өг авахын хуулиар явах одоо явах нь вэ гэж гарч ирж байна. Хүмүүстэй одоо ер нь нэг юм дууссан харилцаа, дуусгаа дахиж одоо эхлүүлэх харилцаа ч юм уу. Эсвэл одоо нэг юм краш марштэй. Тэрэндээ одоо сэтгэлийн хуваалцууд их зөв үе байна. Ер нь тийм гоё краш марштай сэтгэлээ ээлжлэх, эсвэл нэг таньдаг хүмүүстэй гоё уулзахт бол энэ 7 хоногт их зөв үе байх юм байна. Угаас таныг бас тийшээ ер нь энэ талаас чиглүүлж байгаа юм байна гэж гарч иж байна. Тэгээ энэ чинь хардаа одоо ялангуяа та алин дээр нөлөөлж өгч байна. Хэрвээ залуу дээр бол ер нь нэг зөрөгтэй алхам хийгээд маш зөв. Охин дээр бол танд энэ 7 хоногт ер нь амьдралаас их гоё билүүд орж ирнэ. Хүмүүсийн харилцаа ялангуяа таны ингээд оюуны үеийн үрээр хийсэн одоо сайхан одоо зүйлсүүд чинь одоо үеийн үр маягаар орж ирээд танаас аюул сайхан азтай хоох эсвэл хүмүүсийн бодсон тийм төрлийн ад тохиох зүйлсүүд бол ер нь энэ 7 хоногт их айтайхан байна гэж гарч иж байна. За нөгөө талаас нь харъя. Дотор хүнтэйгээ бас ер нь энэ 7 хоногт их ажиллах юм байна гэж гарч иж байна. Энэ чинь яг үнэндээ дотор сэтгэлийн дотор байгаа одоо хүүхдүүд гэж байдаг шүү дээ. Сэтгэлийн дотор байгаа нэгсэн хүмүүс байхгүй юу? Энэ одоо өөр дээр чинь илүү амьдралаас ингэж өгч байна. Одоо ер нь би яг амьдралдаа аз жаргалтай тийм догтлсон гоё мэдрэмж авч чадаж амьдраад байна. Эсвэл зүгээр нэг хүн сүм маягаар яваад байна гэдэг бас нэг бодож үзэх цаг нь байна. Тэгээ ингээд бодохоор яг аль талд нь байна. За гоё байвал хамаарлах бүр сайхан байлгүй. Эсвэл яг энэ байгаагаа яаж удаан барьж явах вэ? Үгүй бол ер нь яг яаж гоё байх вэ? Хүн чинь бас нэг юм ажлын мал биш шүү дээ. Яг тийм байдлаа ер нь энэ 7 хоногт бодож төлөвлөө дотор хүнтэйгээ бас ажиллахад их зөв үе шүү гэж нэг талаас бас гарч ирж байгаамаа. За харин 2 дахь өдөр маань одоо дээд гигантаа. За дээд гигантаа одоо харт цагаан багны хажуутай амар гоё одоо гэлмагийн дээд гигантны хувцсан бүссэн эмэгтэй одоо урд нь сар гарцсан. За энэ бол ерөнхийдөө зүн совин мэдрэмж авдаг хүний туйлна гэсэн үг. Дээрээс мэдээ авдаг, авс дэшиг мэдээлэлж өгч чаддаг. Таны энэ талаа зүн совингийн тал одоо хумсрын сэрэл мэрлэл амар байх юм байна өө зүгээр.
одоо логикоор тийм одоо яг тийм байж болмоор юм шиг хэрнээ яг тийм амар аз тохиодог ч юм уу эсвэл ямар нэгэн зүйлсийг өвдөр мэддэг ч юм уу тийм амар атайх үе байна. Ийм нөхцөлд энэ 7 хоногт ер нь одоо манифест хийх яг нэг хүсэж байгаа зүйлсийг тодорхойлоод одоо юм одоо дуудах ямар нэг одоо гандан бандагаар явдаг ч юм уу те тэгэж явбал аюу үр дүнтэй байх шүү. Ялангуяа манифест талаар бол их үр дүнтэй байна гэж гарч ирж байгаа юм аа. За нөгөө талаас ингээ харахаар ингэдэг байхгүй юу? Одоо амьдралаас бас ингээд суралцсан зүйлсүүд ер нь батай. Та ч бас одоо их гэхгүй баг гэхгүй бас насцсан байгаа штэ. Энэ дундаас юун дээр алж исэн бэ? Юун дээр онж исэн бэ? Тэгэхээр би ингээд амьдрал хувь тавилангаас өөрөө чинь яг юу руу чиглүүлдэг гэдгийг ер нь бас бодож үзэх хэрэгтэй зүйл. Нэг өсөндөө энэ 7 хоног тэр чигтээ дотоод хүн дээр суурилж хамгийн гол зүйлсүүд бол танд зөвлөж суурилж байна. А тэрнээс гадагшаа чиглэсэн. Дотроос гадагшаа чиглэсэн зүйлсүүд орж иж байна. Гадагшаа нь юу юм? Одоо хамгийн гоё яд шалтай байдаг нь юу байна? Яаж ажиглалтай байна те? А тэрэн дээр сайхан манифест хийх нь байна. А нөгөө талаас ерөнхийдөө хүмүүстэй сайхан харилцаа энэ талаар их сайн байх учраас та ер нь нэг аж төрлөг бүтээх юмтай ярил их үр дүнтэй. А бас одоо ер нь нэг сайхан одоо гараж мараштайгаа ингээд нэг юм очир зүгээ олъё гэвэл бас их үр дүнтэй байгаа юм. А нэмээд одоо ер нь нэг юм бас тангаас краш хөр нэг муудалцсан хамтантайгаа бас нэг эвлэрийг өрөөс их зөв үе байгаа юм шүү гэж гарчиж байгаа юм аа. За дээр нь ингээ харахад одоо юу гэдэг юм аа. Өөрийнхөө бас нэг юм 7 хоногт ер нь айцтайгаа нүүр тулаарай гэж бас гарч ирж байна. Дээд гигэн гэдэг бол сэтгэл зүйн хүрээд маш хүчтэй. Одоо юу ч надад наалгаа байсан гэдэг төрлийн үзэр байхгүй юу? Юу гэсэн үг гэхээр одоо айх айцгүй шүү дээ. Бүх юм нэг члэн лайк далайлам гэдэг шиг аюу сайхан тайван бай тэ. Яг ийм тайван байгаа нөхцөлийг таас бүрдүүлж чадчихна. Хэрэг чадахгүй байгаа бол ер нь чадах хэрэгтэй ч гэж гарч ирж байна. Яаж юу? Одоо юугаар айцуудтайгаа нүүр тулаад одоо би яг юунаас л тийм сонирн байдалтай сан руу байгаад байна. Би юунаас л нэг ийм багталтай нэгдэг те бодорой гэж танд гарч иж байгаа юм аа. За харин одоо гаргалгааны болон нарийн өсвөртөөр орцгоё. За 6 аягны гаргалгаа нарийвчилсан болохоор дэлхийг төгсөөр боссон. Одоо нэг гоё хүүхнийг те нэг гоё эмэгтэйг одоо Библиэр гардаг 4 сахиус гэж байгаа шүү. Одоо юу хийчихсэн? Тойрон хүрээлээ байж гин. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр ерөнхий таны амьдрал одоо сахиусны тэнгэрүүд ирээд бүх юм гоё болж байна. Одоо юу штэ? Таны амьдралын нэг цикл ингээд ер нь дуусахад нь таарж байна. Дараач амьдралын бүх нэг юм гоё одоо юу орох гэж байна. Ийм төсөлд одоо танд зарим ингээд юм гэхгүй юу? Заримдаа амьдралын нэг циклийг дуусгараа заавал чи энэгээр л замаар явна шүү дарванадаа тий нөхдөө миний өгшөө чи энэгээр л явнаа өөр зам байхгүй гэдэг. Заримдаа нь бол хаашаа нэг яа өөрөө мэдээлэл өргөх шүү дээ. Энэ бол ер нь хаашаа өөрөө мэддэг дээр үед байгаа учраас яг энийгээ жоохон өөрөө тодорхойлох хэрэгтэй шүү. Яг хаашаа маань юугаар хэмээнэ гэдэг тий. Тэгж одоо зүйлсээ өөрөө тодорхойлох. Яг өөрөө юу хиймээр байна? Юу бүтээмээр байна? Тэрэн дээрээ сайхан энийг бүтээж өөрөө гэдэг. Тэгэхгүй бол та яг үндэ бол юу хин биш хүн биш одоо юу гэдэг юм. Сахиус хэмээх юм ардлаггүй бол та бас одоо энэ зэрэг яваач үгүй ч гэдэгс бодож үзэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр бодох зүйлс байна. Давхар ийм чөлөөтэй нөхцөлд бол хүн өөрөөхөө бүх юмаа сайхан төлөвлөх хэрэгтэй шүү гэж гарч иж байгаа юм аа. За харин дараачих нь 4 сэлэм. Одоо ингээ хөдрийг ажиглавал нэгэн залуу ингээ сайхан твчээ штэ. Одоо нэг сэлэм хойно бичсэн, 4 сэлэм ингээ 3 сэлэм одоо цаанд бичих тавьчихсан. Одоо төвлөрөл гэдэг юм байгаа юм. Гэхдээ юун төвлөрөх вэ? Одоо яаж төвлөрөх вэ? Хаашаа төвлөрөх вэ? Одоо энэ хөдрийг ингээл хармаар байгаа юм. Биш. Ингэж харна гэсэн үг. Дээрээс чи ингээ таны одоо зүүн сувын хүч аягүй сайхан орж ирж байна. Хүчтэй байна. Энэ хүч чинь таны энэ сайхан төвлөрөл, хог тавилан болон буян үйлдэж бүгдэн дээр нөлөөж байгаа юм. Ялангуяа энэ 7 хоногт.
Тийм учраас ерөнхийдөө энэ 7 хоног таны хувьд илүү тийм маш сүнслэг одоо тийм зүйл байх нь гэж гарч иж байгаа юм аа. За харин Oracle үзсэн 7 хоног юу зөвсөн байна харцгаая. Аялал. Ер нь хөдөлгөөнд орноо. За нэг цикл дууссан. Гэхдээ одоо амьдралын нэг үе дуусч байгаа. Дахиад дараагийн үе эхлэж байна. Ийм нөхцөлд одоо түрүү хэсэг штэ чөлөөтэй байх юм байна гэх. Тэгэхээр яах вэ? Чөлөөтэй байна гэсэн үг. Зөөрөө чөлөөтэй байхгүй айгүй олон зүйлийг туршиж үзэн яг өөр чинь юу зохиод байна те. Энэ нөхцөл одоо хөдөлгөөнд орох, аялал хийх, аяллаар явах ийм зүйлд өөр чинь маш их зогцно. Ер нь энэ 7 хоног гэртээ байж болохгүй шүү. Гарч ор, хонтонтой уулз, суу, яад нь ер нь. Ингэж байж өөрөө чинь амьдралын нөхцөл, амьдралын зүйлс их гоё болно. Бас их аюу айтайхан юм руугаа явнаа. Одоо яг нэг ийм барьцгүй үед бол таны амьдрал одоо барьцгүй эхэлж байгаа учраас ялангуяа энэ 7 хоногоос одоо танд их тийм юу хэрэгтэй байна. Хин юу надаа юу зохио гэдэг мэдэх хэрэгтэй. Тэгэхийн тулд та аялах хэрэгтэй шүү гэж гарч иж байна. За харин энэ 7 хоногт юу болохгүй вэ? За шууд гарч ирсэн гэр хөдөлгөөр. Таны амьдрал яг одоо ийм хөдөлгөөнтэй орж байгаа нөхцөлд одоо та яг бас одоо комфорт зондоо ингээд цогцоо суугдаж болмооргүй байна. Дэндүү бас комфорт зондоо байгаад байгаа юм биш үү зүйл танд орчиж байгаамаа. Ийм нөхцөл та бас танд яг одоо нөхцөлд зохихгүй. Та зүгээр л шууд гараад хөдөлгөөнтэй байх ёстой. Одоо юмрд ямар нэгэн одоо юу гэдүүлээ айхтар ирч хүчтэй дайчин өөртөө ихтэй нэг тийм гэм атсан гэсэр шиг ялангуяа энэ 7 хонд бас байх нь танд их зөв юм шүү гэж гарч байгаа юм аа. За ингээ 2 дахь өдөр маань дууслаа. Бичлэгэн таалагдсан бол лайк дараарай, шеэрээрээ subscribe дараарай. Мөн donation хийвэл маш их баярлах болно. Мөн гүйлгээний утган дээр юу хийхийг хүсэж байна. Одоо ямар хуу зорилготой, ямар хуу ингээ мөрөөдөлтэй, бүс мөрөөдөлтэй байна. Тэрийг бичиж явуул тэмцэлээ сайхан залбирлуултай, ерөөлөлтэй явах болно. Тэгээд одоо жоохон оройдчлаа уучлаарай. Тэгээд одоо 3 дахь үзэрлүүгээ орцгоё. За 3 дахь үзэр маань 9 аяга. За үзрийг харавал одоо нэгэн амар ад жаргалтай байт одоо залуу, одоо нөхөр хүмүүс нэг одоо бас яхаа одоо бачка яамаха болиод байгаа гэдэг. Бас бодолцох юм байна. Одоо аюу сайхан гарын одоо 9 аяг тойруулсан. 9 мөслөн бэлж гисэн сууж штэ. Гэхдээ харавал амар сайхан мөслөн бэлзээр бодон сандал сууж байгаа байхгүй юу? Тийм сентиметр биш зүгээр л бодон бандан сандал дээр. Нэг өсөндөө энэ 7 хоногт таны хувьд л ер нь 10-аас 9 байна шүү. Бүхэн аюу сайхан байна. Яг том найж исэн хүсэлж сайхан биелнэ. Аюу ингээд бас санаа зовнсон яаж хүйч те. Тэр бүх зүйлсэн бол биелээд их сайхан явахаар нөө гэж энэ 7 хоног бууж байна. Тэгээ чинь хүсэл биелэхэр чи яах юм? Аз жаргал. Энэ чинь юу штэ? Бүх юм ингээ сайхан бүтээд ирэхээр бүх юм аюу сайхан тайван болоод ирэхээр хүн ойрд мэдрээгүй тийм аз жаргалуудыг мэдрээд нэг юм дагтал аваад тий юмд хүрчлээ бүх юм болчлаа сайхан юм болдог. Яг тийм зүйлсүүд аюу сайхан энэ 7 мэдрээд их сайхан байх нэ. Дээр нь одоо хит одоо юу биш юу дүүлээ. Хөөсөр одоо тийм сансрын мөрөөдөл биш. Яг одоо найдаж байсан хамгийн их тийм хүсч байсан зүйл ихнээсээ тийм өр өгөөд айтайхан болоод одоо янз бүрийн холойр юм хайдаад эхлэх болохоор бүх зүйл аюу сайхан зүйлс рүү орж эхлэх юм байна гэж энэ 7 хоног боож байна. Гэхдээ нэг юм анхаарах хэрэгтэй шүү. Мянга ингээ хүслэн биелзээ одоо хараа баг л нэг бартендрийн аюу сайхан юм тансаг зэрэглэлийн одоо тавцсан дээр хаяг тавьсан. Мань юм бол модон санд дээр сууж байгаа шүү. Тэгэхээр жижиг сажиг пактууд бол болно. Гэхдээ томтой асуудал бол одоо айтайх байхгүй. Одоо юу гэдэг чи юм? Одоо 20,000 торгуулчаад сайт өрөх очвол сайхан үстэй. 980,000 төгрөг ашигтай гэдэг үстэй. Яг нэг тийм маягийн юм бол байна шүү. Өглөөд ч юм уу эсвэл нэг жижиг сажиг юмд бол пактлах ч юм уу эсвэл одоо юм болгоход бол нэг буруудах юм бол биш. Тэр бол нэг хөлөө зөвшөөрчих. Зөв зүйл нь юу вэ гэхээр бүх зүйл ингэ сайхан биелээ. Бүх зүйл ингэ зөв замаараа явах учраас аюу айтайхан байна. Энэ дээр нэмээд одоо идеал нэг гэдэг штэ. Яг ингээд тийм практикал ерөн юмнуудаа биелүүлээ. Одоо ч нэг дөхөө өөр чинь аюу сайхан аз ивэж явах учраас энэ дээр одоо ингээд бас юу гэж болохгүй.
одоо хамгийн тийм хэрэгтэй зүйлс, хамгийн тийм идеал, хамгийн ойрын чухал мөрөөдлүүдээ ер нь биелүүлэхээр ер нь хичээвэл энэ 7 хоног маш сайн байна гэж гарч ирж байна. Яагаад гэвэл Аз бол яг үндэ бас нэг тийм аягтай ус шиг дуусчин, уучин, асгачин, хэрэггүйгээр хурчин. Одоо тийм учраас ер нь аюул чухлыг нэгч байгаа юу. За харин хоёр дахь нь одоо 5 сава доош харцсан. За нэгэсэндээ ийм байгаа юм аа. Уг нь бол энэ ингээд дээшээ харахаараа одоо юу гэдгийг хүмүүстэй муудалцах, зодтолдох, нүдэлдэх, таарахгүй байх те. Одоо давхар аюу тийм хайрцаглагдсан, блоклогдсон байна гэж гарч ирдэг байхгүй юу? Доош харахаараа ер нь нэг ийм балай зүйлсүүд чинь бас нэг доос шатандаа орж байна. Аюу айтайгаа энэ 7 хоногт юм хамтдаа муудалцсан байсан ч юм уу эсвэл ядаргаатай харилцаатай байсан бол тэр чинь нэг юм гайгүй болоод айтайхан талдаа орох нэ гэж гарч ирж байна. Энэ бол маш сайн зүйл. Энэ чинь таараа доош харахаар хоёр дахь илэрхийлдэг юм. Нэг бол одоо юу ч надгаа байц одоо бүр ингээд бүр хогтойр гарсан гэдэг. Эсвэл ийм балаа зүйл ер нь дуусаа зөв цомроо орж ийнэ гэсэн үг. Хүсэл биелийн гэдэг үзэр гарцсан учраас одоо нэг ийм сөрөг зүйлс бол байх ёсгүй. Тэгэхээр ерөнхийдөө нэг ийм айтайхан хүмүүстэй одоо таарамжгүй байсан хүмүүстэй ч юм уу эсвэл одоо яригтай байсан зүйлс чинь ер нь нэг дуус шатандаа ороод бүх юм нэг тийм тайвшир замдаа ороод бүх зүйл зөв замдаа орж байна гэж нэг талаас л хэлж байгаа юм аа. Тэгээд ийм байгаа штэ хэрэгцээгүй зүйлсүүдээр аюу өндөр ач холбогдол өгдөг байсан зүйлсүүд бас аюу айтайхан болох юм байна энэ 7 хоногт. Ер нь нэг сайхан тайвшраад гүнзгий юмсгаа аваад одоо тий санаа зовчихсон зүйлс ч бол ингээд дуусах учраас энэ 7 хоног цэврийн нэг тийм аюу сайхан Азийн одоо 7 хоног байх нэ гэж гарч иж байна. Юу гэдэм юм аа? Одоо сунгаад одоо мэйлэн гэдэг штэ. Энд ч одоо аюу айтайхан товчхон бөгөөд маш сайхан хоёр үзэр 9 сая хүсэл биелнэ. Маш сайхан байна. Мэдээж 19 орны факт юм байгаа. 5 аяг бол одоо 5 сава бол одоо зодон нүдэнтэй тэмцлээ хэцүү байна. Гэхдээ доош харц учраас ер нь эвлэрч хитэнд ороод айтайхан руу орчихно. Мэдээж нэг тийм зүгээр нэг одоо яачих юм дээр хит өндөр ач холбогдол өгөхгүй гэсэн үг. Товчхон гэхдээ маш гоё үзрүүд. За тэгвэл одоо юу юм? Энэний гаргалгааны одоо хөсөрж өгсөн байна. Харцгаая. За тэгээ гарч ирсэн. Одоо хэлээгүй юу. Одоо ажил төрөл ч юм уу одоо чинь бүх юм чинь 19 гэж байгаа штэ. Жижиг сажиг тийм өөр өндлөх эсвэл жоохон нэг тийм тухайн үед за яах вэ гэдэг яах болно гэдэг нэг тийм одоо амар тийм 100% биш нэг юм ирээдүйн хүсэл ханаж байх үйлдэл бол болохын хувьд бол болно. Одоо 3-аас нь харж байгаа үстэй. Эморлийн зүгээр юу гэстэй. Бороо орчихсон. Зүрхэн дээр ингээд нэг юм хурамслан зоочихсон те. Тэгээд яж нэг амар бороо одоо борооны үлтэй. Яжиг саарл. Яг тэрэн шиг юм жоохон эморч юм уу нэг юм ганц хоёр пактлах юм болно. Гэхдээ энэ бол нэг тийм том зүйл биш. Яг одоо харьцуулт авч байгаа зүйлсүүдээр ч юм бол одоо юу л та. Нэг юм харьцыг гэсэн охин мөхөн ч юм уу юм байлаа гэхэд тэр нэг юм алгадуудад авлаа. Зөрөөд нэг амар хүн кончлоо. Тэгээ яах юм? Яг үр дүнтэй л үстэй. Жаахан пактаа ирүүлж пактаж гисэн. Тэгтээ ийм байгаа юм. Нэгсэндээ энэ 7 хоногт ер нь нэг тийм хүн амьтантай муудалцах ч юм уу эсвэл хүн амьтан нэг тийм өөрийгөө бий бол агшгүй нэг тийм баталж харуулах гэдэг шаардлага байхгүй. Хэлэн болон заяа. Чимээг юм бүтээгээл айтайхан байж. Яг хүн амьтан өөр чинь жоохон тийм нохоо хаандуудаг ч юм уу дарамж маргалуу тэгэл за яг үнээр чивэл бүдүүн гахаш тэгэл дотор болоод өнгөрч. Битгий хүн нэг тийм одоо үүгээр яваагайг түүгээр дуудлаа гэдэг чинь тийм битгий өөртөө дайсан байсан битгий үүсгэрээ зөвөр мөрөөрөл чимээгүй л тэр нь илүү шулуухан заяа. Харин хүн амьтантай муудалцах яг юм уус цаанаас чирэгдэх өгчих болохоор нэг өөрөө заавал тэрнэр орж гүүгээд өмнөөс нэг тийм гэдэг нэг тийм байгаад шаардлага байна шүү гэж гарч иж байгаа юм аа. Харин хоёр дахь нь одоо тэнэг одоо тааруулж хамгийн ихний хөзөр боёо тэнэг гэдэг хөзөр. Хөзрийг ажиглавал одоо нэгэн залуу далаа иргэдэг ингээд өсөрчд бэлэн биш үү? Хувь тавилаа би гоё юм эхэлж байна гэд нахаар болохоор ой нөхөр таваараш минь ээ өсөрч үхвэ гэд. Тийм байт байж байгаа шүү байж штэ.
За ингээ хөзрөө уншвал юм байдаг юм аа. Одоо дахин амьдралын нэг гоё шин ингээ бас юм руу ер нь энэ талаар орох болно. Шин одоо адал явдал, шин аз, шин жаахан сорил орох болно. Жаахан нэг юм туршлагагүй салбар руу орж магадaltaй шүү. Одоо тэгэхээр ер нь жоохон тийм амьдралдаа ер нь бэлтгэлтэй байгаарай. Юуч одоо огцон тоорсод амьдрал өөр эхэлж магадгүй, гэнтний хөмтөн гарч магадгүй, эсвэл цааш нь эхэлж магадгүй шүү. Тэгэхээр ер нь нэг жоохон бодолтой болгоомжтой байгаа гэдэг зүйл танд энэ 7 хоногт гарч ирж байна. Их сайхан үзэр. Одоо энэ үзэр бол. Гэтэ бас жоохон марцаа үзэр. Дээр нь ийм байт юм аа. Хашир байна шүү. Энд чинь тэнэг төгөх үзэр байгааз. Тэгэхээр юу гэсэн үг? Ер нь нэг тийм хашир гэж ямар нэг хэлдэг үлээ. Хашир сүүнийг хэлдэг. Тийм учраас ер нь нэг ийм бодолтой байгаараа ямарваа нэг зүйлийг хийхдээ хит тус сэтгэл хөдлөлтөд авч болохгүй шүү. Одоо энэ бол хүн өсрөх гээд бол ярьж штэ. Одоо ингээл өсрэл дайрах тараал харин нохоо бол за байж байгаас болохгүй шүү гэд маягтай байж байгаа байхгүй юу. Тийм учраас бол бусдаар бол аюу сайхан хаад сайхан хэвээгээд бүх юм сайхан болно гэж гарч иж байна. За харин энэ 7 хоногийн одоо орох үзрээ харт хэдүүлээ харцгаая. Ном. За таны амьдралын ерөн зорилго бол номтой холбоотой гэж гарч ирж байна. Нэг өсөндөө одоо яг энэ нь хэлээд байгаа байхгүй юу? Ямарваа нэг зүйлсүүдээр заавал нэг тийм задууч мэдүүчиж нэг тийм очир зүг ойлгох зүгээр хэлүүлээ ойлгочихооч. Ингэж нэг монголуудаа сайхан үг гэдэг штэ. Одоо чихэнд нэлээ ойлгохгүй бол ингээд ясмахан нэлээд ойлгуулд юм аа гэдэг. Яах гэж заавал юм ясмахаараа ойлгох гэдэг юм бэ? Одоо нэг өсөндөө хүмүүсээс одоо үг сонсож явах чинь зарим тохиолдолд аюу зүг байгаа юм. Тэгэхгүй яг өөрөө заавал нэг тийм одоо юу штэ. Тэр хүмүүс бас одоо юу гэдгэлээ танд ингээд нэг өсөндөө амьдрал чинь юм суралцах юм зөндөө байна. А бас туршлага хүмүүс үг сонсох юм зөндөө байна. Хит бас эготой автаж болохгүй шүү. Аюу айтайхан үг ирж байхаа заавал тэр нэг юм паагтлах ч юм уу эсвэл яагаад байх. Одоо нэг тийм онгирч мартан бол мань үл ер нь Монголд байгаастай гэд бодож битий бодороо ер нь өөрийгөө жоохон дараалтай байгаарай. Бас үргэлж суралцаарай. Энэ 7 хоног ч бас суралцах бас харах юм зөндөө байгаа шүү гэж гарч иж байна. За харин энэ 7 хоногт юу болохгүй вэ? За их гоё үзэр гарсан. Луугийн түлхүүр. За хурцрыг ингээ харуул одоо нэг луугийн өндөх ингээд амар түлхүүр штэ. Гэтэл луу тэр юм ханж гин. Одоо нэг гэсэндээ хит өөртөө бардамж болохгүй шүү. Энэ 33 үзэр бол уг нь амжилтын үзэр. Аюу сайхан бүгд мөрөн. Гэхдээ чинь хит өөртөө бардамнаа. Хит өөртөө ингэ салгиун давлуун яваад байвал амьдрал ер нь зарим хүнийг бол өстэй нэг сайхан хавирчдаг юм билээ. Хавраад аюу чангаар одоо цемтэн балкад цемтэн шалан дээр ондохчдаг юм билээ. Өнгөрсөн эсвэл одоо тийм маннуул гэсэн хүмүүсийг бол та бас нэг тийм төрлийн хүн байж магадгүй шүү. Ер нь энэ 7 нэг тийм өнгөрч мөнгөрөө эсвэл өөртөө ч нэг юм хөвдөн муудалцгаад байвал те. Заавал бас нэг тэр хүнийтэй давах гээд одоо хүн амтан би бол хараа өндгөл би бол тэгвэл 5-7 өндөг мундаг гэдэг тийм өнгөрөөд шаардлагагүй шүү. За юу. Бүх юм зүгээр бурхны заасан замаар явж байгаа. Энэ дээр заавал их өөрөө яагаад байх өнгөрдөх шаардлагагүй шүү гэж гарч иж байна. За ингээд 3 дахь үзэр маань дууслаа. Одоо хөзөр дэлгэл маань таалагдсан бол лайк дараарай, шеэр хийгээс subscribe дараарай. Мөн донешны бол маш их баярлах болно. Мөн гүрийн нутган дээр юу гэж одоо юу хийх хүсэж байна? Ямар зорилготой байна? Одоо ямар мөрөөдөлтэй вэ гэдгийг бичиж явуул тэр чинь талаас сайхан одоо залбирал үйлдэл манифест хийгээд өрөөлөх болно. Тэгээд жаахан орой оруулж тавьчлаарай. Тэгээд та бүхэндээ хамгийн сайн санааг хүсье өрөө дараагийн хөзөр дэлгэл дээр уулзцаая.